Хай. Би өөртөө ингээ акрил хүмүүс хийсэн байна. Тэгээд энэ хоёроо болохоор нөгөө хэлсэн шүү дээ. Энэ хоёр шиг богинохон байлгана гэд. Энэ хоёр хүмүүсээ бол ингээ богинохон байлгацсан. Тэгээд энэ гурав ингээ урт. За энэ хүмүүсийн дээрээ би юу хийж байгаа вэ гэхээр юу ахч powder үрж үзүүлнэ нэгт заяа. Хоёрт юу вэ? Ийм 3D тавгар нарийнх нэг юм байдаг шүү дээ. Могоо шиг. Гэхдээ яг могоо бол биш те. Нэг юм лайн. Тэр тавгарыг ингээ гоё хийж үзүүлье. За яа. За хамт байгаарай. За ийм байна. Энд фейлд ингээ алдаад энд фейлдсэн. За одоо энэ 5 юмсан дээрээ тавуулан дээр нь non wipe top coat буюу арчдаггүй top coat-д бүрхчээд уулзъя. Энэ топоо 60 секунд тулгах шүү за. Топо тавьчлаа. Тэгтээ энэ хумсан дээрээ бисээ үрс унгаачлаа. Тэгээ хатцсан за. Тэгэхээр ийм болчих жоохгүй. Түүнээс ийм смут ийм байх хэвээр. Тэгээд хангалттай 60 секунд хатцсан. Одоо энийг үрэх гэж байна. Зүгээр хуруугаараа л үрчин биелэгээрээ. So. Ийм болчих. Энэ гэрэл маань арай шар байна уу? Тэгээ пигментийг бол юугаар ч үрж болно бэ лээ. Sponge. Нөгөө нэг цагаан нэг ирзэн юм байдаг ш тэр мөрөнгөөр юугаар ч үрж болно. Тэгэж энэ арай цагаан гэрэлтэй байна. Одоо харагдаж байна. Одоо энэ дээрээ гээд гоё үрээд хэрвээ заяа. Хэрвээ та нэг л топныхоо секунд минутыг наашаа цаашаа болгоод фейлдчих юм болно шүү дээ тий. Клинсертэй хөвөнгөөр нэг арчлаа. За тэгээд хараа юм болчиход тэгж хангалттай хатсныхан дараа за одоо энэ хатсан. Гэлс энийг өрч. Тэгэхээр бас ажиллана. Хараа. Тэр powder дээр фейлдэх юм бол ингээ арччихна гэсэн үг шүү дээ хартаа. Одоо энэ тав дээрээ тавуулан дээр нь matte top тавиад хамгаалах. Тэгээд надад нэг юм сонирхолтой matte top coat байна. Энд нэг юм жоохон юутай. Энэ ялтастай гэх юм уу? Дотроо нэг юм том саатай. Гэхдээ энэ бас юу учраас, ягаан учраас яг энэ миний үрсэн пигменттэй бас дайггүй зөгтөж байгаа учраас би хэрэгжилж байна. Одоо энэ дээрээ бүгдээрээ яах вэ гэхээр ингэж бодлоо. Та хэдэд acrylic paint гэдэг юм танилцуулъя хараа. Acrylic paint marker. За энийхээ энэ ч юм уу саарлыг хэрэглээд үзье л та. Би энийг өмнө нь нэг удаа энэ дээр хэрэгжилж байсан. Хар өнгийнх дээр хэрэгжилж байсан. Хар өнгийг нь тэгээд энийг яадаг гэж сайн сэгсрэн. Амар сайн сэгсрээд тэгээд шууд энэ дээрээ зурж үзүүлээ заяа. Энэ дээр ингээд ямар ч хамаагүй юм. За зурлаа шүү. Явлаа. X болгох чи, нэг Z болгох чи. Ингээд ямар ч хамаагүй за. Самарч хамаагүй санаанд орсон юмнуудаа бичээл. За энэ acrylic painting-ийн хасаарлаар нь зурчлаа. Энэ тэгээ заавал LED гэрэл татан батна гэдэг байхгүй. Ингээ байж лээ. За одоо 3 дээштэй тий. Гол нь араас нь powder-аар үрнэ гэдгээ бодоод тэгээд би суурай мат болгочихоо шүү. Эсвэл та бас энгийн top coat гэдэг шүү дээ.
тийм энгийн топкод түрхээд тэгээд тэрийгэ дуусныхан дараа жоохон нөгөө баффертч болдог за. Тэгвэл бас юуныг амар тогтохгүй. Би болохоор нэг бүтэн тавих ямарч бодол байхгүй байна. Тэгэхээр хараа нэг иймэрхүү байхад болох бах. Инглээ. Тэгээд ингээд энэ бол ингээд та эдийн л гарны л ажиллагаа шүү дээ тийм үстэй те. Ингээд ирүүлчихье. За юм болгоцсон. Одоо энийг хатаачин. Энийг жоохон ингэж. Энийг хатаах хэрэгтэй. За эндээ ингээ харф пейнтинг жээлээ яваад ингэнэ шууд нэг дизайн манал нэг иймэрхүү. Ямар ч хамаагүй ингэж явж ийсэн аа. Ингэж ийсэн аа. Ингээд. Яг үзүрлэвээ. Нэг юм голоосоо хоёр дэшээ болж байгаа юм шиг те. Энэний хаяг бас хийч. За ингээд тойруулчихнаа. Янзын тэгээд энэ дээр энэ хорон дээр болохоор би юу ач ганц зурдаг тренд одоо зурчий. Шведэд идэх хүмүүс заяа. Гараараа тийм металл од энэ төр хийгээд бүр вау гэж явдаг заа. Юм хөөрхөн. За голын цэгээ аваад энэ дээрээ тавьчихдаг. Голын цэгээ аваад нарийнхан багсаараа явлаа. Ямартай ч ингээ голоо гаргах чинь. Тэгээд нарийнхан татлаа. Ингээ одоо зурч. Ингээ үзүүрэй жоох. Яг ингэж од зурж өгчөөд араас нь ингээл пигментээр өөрөөл амар гоё л шүү дээ. Тэгэхээр ч бүр вау гэл бүр гайхалтай гэл тийтгэж завин хөөрхөн. Энд дээр ч гэсэн энийг хийчих энэ тавгарыгоо адилхан. Яа тэгэхээр миний бодлоор голын хоёр уруу нь адилхан байгаанаас хөөрхөн харагдаж магадгүй юм шиг санагдаа явчлаа. За ингэ бэлтжлээ. Эрхийн уруугаа болохоор ингээд гол нь ингээд хийчихээрээ энэ шүү дээ те эрхийн хурууны энэ хоёр талын энэ пейнтинг жээлээ экстра сайн хатах хэрэгтэй. Тэгэхгүй бол гүйц татдаг байхгүй ерөөсөө. Одоо нэг юм харагдаж байна заяа. Гэхдээ одоо шууд пигмент өрөхгүй бүгдээрээ crazy top биш үү те? Crazy top ашиглаад нэг тийм жоохон овгор тавгар болгоод тэрний дараа нь өрүүл аим гоё гаригийн нэг тийм гоё ахвална. За хартаа. Crazy top ч нэг мөтгөн топ гэдэг штэ. Эсвэл таад бас зүгээр жоохон өтөвтөр топ жил ашигласан ч болно. Жоохон юм овгор болох хэрэгтэй. Одоо эрхийн уруугаа бас орхиж болохгүй сайхан энэ тэнд нь овоолгоод өгнө. Энэ өнгөтэй байсан ч өнгөгүй исэн ч гэсэн энэ саарл powder маань пигменттэй болов өгнө өнгөгүй top coat-н дээр ч гэсэн жоохон цайвар саарл гарна. За time to үрх. За одоо үрж харуулъя. Хардаа ийм байгаа. Хангалттай энэ бол ингээд 2 минут гаран шахватаасан.
Ингэж харуулах уу? Энд гоё харагдаж байна уу? Яг тэр гэрэлний дор гоё харагдаад ах юм. Харта. За ингэж харагдаж байна. За одоо нөгөө товгорынхаа үрж үзүүлээ. Look at this. За ийм гоё гэл хараагааз. Шууд сайхан гэдэг. Угсаа доод цуурайд үлээ энэ бүх ажиллагааныхаа өмнө клинсерээр арчсан учраас нэг тийм мухад баа нэг тийм онцгой алдаа бол гарахгүй. За энийг бол айгу болгоомжтой ингэж үрэх хэрэгтэй. Ягаад гэвэл би дараа нь клинсерээр арчих хэрэг гарахад энэ саарл мух болохыг мэдэхгүй. За одоо маань бас ийм болсон байна. Одоо эрхийн ураа маань ингэж харагдчихээн. Зэрлэг үү? Бусд маань ийм. За энийг ингээ орхихгүй амар гоё чимэглэн штэ. Дахиад дээрэс нь сав хийгээд арчдаг та тий. Дарлаа сав. Дарлаа сав. За одоо энийг бас цэвэрхэн арчаад энийг бас за бүгд супер клин агааз. Одоо бүгдээрээ энэ дээрээ за энэсээ най чимлээд үгүй. Гэтэ гоё нөгөө суурь нь амар гоё зөөлөн учраас надад тийм амар сүртэй готик бол санагдахгүй байгаа байхгүй юу? Ямар тач бүгдээрээ наацгаая. За энэ цавууга хэрэглэн. Би энийг бараг дуустал хэрэглэх байхаа. Дуусгаа дахиж авах ууг мэдэхгүй байна заяа. Гэхдээ ямар тач одоо хэрэгэлцгээе. Ингэнэ энийг болохоор инки мэн бас жоохон онцлогтой нэ. Энэ хуруугаа болохоор хааш яаш 1 2 1 2 моёр тавьчих тий. Тэгээ энэ болохоор нам ганц томыг л тавь. Тэр надад хүү санагдаж байна. Тэгээ энэ бол мэдээж энэ яг голд байх ёстой. А энэ болохоор 1 тэгээд 2 тэг энэ дээр бас байж болж байна. 3 байхад болно. Энэ тэгээ топ мод тахаар бүр зааварч өгнө. Арай л том болчлоо. За дахин нэг жижиг хэсэг чи. Тэгэл энэ бол энэ арай хөөрхөн байна. За энийг яг голдно. Тэгэнгүүтээ энийг шууд хатаач. Голыг олцсон юм чинь. Гэс ингээд. За эдэр дээрээ болохоор дээр нэг иймэрхүү гнаа. Аагүй энд яг том байгаа болохоор юу явуулаас тэнэг гэдэм юм. Зэрэгцүүлээд том болгочхоор цаанаас надад онцгүй санагддаг байхгүй юу? За тэгэхээр ингэж энэ дээрээ ингээд энийг ингээд гэс наага авчидэхгүй бол нөгөө наажих хавцад унахгүй л гэж сэргэлж байгаа штэ. За энэ дээр болохоор энэ яг болж байгаа. Хараа. Энэ дээр яг энийг жижигэн гнаачаар сэргээд ирж байгаа штэ шууд. За энэ дээрээ эрхийн дээр хараа нэг имийг дахиад яг same size энийг энэ дээр нь тэгээд нэг жижигэн so дан одоо бүгдийг хатаад. За одоо дөрмийн дагуу crazy top-ороо бихлээд тэгээд top-о тавиад дуусгах нэ.
Дахиад нэг юм нэмээд хэлэхэд би энэ бодлон дээрээ crazy top биш hard top ашиглахгүй зүгээр энгийн top ашиглах учраас одоо энэ металл шүү дээ тий. Энэ дээрээ нэг энэ топороо давхар нэг нэмгээ яваад өгөхөд алдахгүй шүү за. Тэгээ дээрээс нэмгэн топ явцсан байхад энэ ер нь бол тэгээд юу ахгүй. За тэгээд нэг тип хэлэхэд одоо ингээд бүгдээрээ топ тавих гэж юм уу? Тэрнээсээ өмнө ийм багсаар бүгдийн хараа ингээд повдер үрсний дараа махныхаа энэ хойдлуудыг ингээд цэвэрлэж. Тэгснийхаа дараа топо тавиараа за. Тэгвэл бүр so perfect. Тэгвэл ингээд ийм наалдаагүй суул байгаа повдер нөө топон дотор орчхоор гоё пигмент юм байхгүй болгож шít. Окей. За одоо топо тавьж болно. Топо тавьсан. Одоо энэ нөгөө энэний хараа доотлыг ингээд үрсчихье. За бүх юм энэ хоёр уруугаа би зүгээр л энгийн гоё бүрийг болгоцсон маа. Миний тэнэг жоон хоолоо өвдөд байгаа халуурч малуураад хэд өдөр. Тэгэхээр нэг цаанаасаа хоолоо нэг гоё гарч өгөхгүй бах юм. Нэг юм хүү хаа гэж юус гарч өгөхгүй бах юм. Яг би хичнээн. Гоё болчих хаа би. За ийм болсон байна. Нөгөө гар маань болохоор нэг юм байгаа. Эний бичлэгийг хийж амжаагүй, зургийг авч амжаагүй ингээд амар урт ургацсан. Валентины жоохон өмнөхөн зориулж хийсэн. Уг нь өнгө нь гоёгаад энэ миний нөгөө танхуулаа сетний бодог гэсэн байхгүй. За энэ болохоор нэг юм боллоо. За ингээд дууслаа. Одоо намайг хоёр хөөрхөн охин маань үлээж байгаа. Урдан харьлаа. Тэгээ замдаа эдит хийхгүй би нэг Luffy үзээд байгаа болохоор харингуутаа эдит хийгээд маш хурдан хийх болно. YouTube дээр. Үзсэнд баярлалаа. Тэгээд үзээр байх хүмүүстээ бас баярлалаа. Баярлалаа.